Явсан. Яаж эхэлдэг юм? Эхэлсэн. Шууд эхэлчихдэг юм уу? Сайн уу, Colors хамтлагийн тогтоом байна. Тэгээд өнөөдөр би Mad Magazine дээр өөрийнхөө 10 дууг авчирсан. Эхний дуу маань болохоор уран бүтээлчийн нэрийг уншиж угсаа мэдгүй. Тэгээд Аюна гэдэг дуугаа би ер нь нэмэрхүү араб доонод жон дуртай болсон. Энэ цамг нь өөрөө тэрчтэй айгүй гоё Habibi Funk гэдэг дээр үеийн Пакистан энтрийн хөгжим юм шиг байна. Янз тэр хавцааны улсууд. За тэгээд дараагийн дуу маань болохоор хин гэнэ үү? Zazen Boys Asobi гэдэг дуу маа. Энэ бол Японы уран бүтээлч хамтлаг. Тэгээд даанч нэг Apple Music дээр би сонсон гоц энэ дуу зөвхөн байдгүй, YouTube дээр л яддаг. Ер нь бол энэ дуунууд бол дандаа миний амьдралын саундтрекүүд юм шиг байгаа юм л та анзаараад ангууд. Гудамжаар дандаа алхаж байхдаа сонсвол илүү тохиромжтой гэх юм уу. За дараагийн дуу болохоор Cars гэдэг жунгаан хамтлаг. Нэр нь Junai High гэдэг нэртэй дуугаа. Junai High гэдэг уусаа монголчууд урагшаа явахаар ганц тамхи татдаг. Тэр Junai High татдаг. Тэгээ тэр тамхины тухай дуу шиг байна. Өөр явж үг байхгүй. Junai High. За дараагийн дуу маань болохоор Cornelius гэдэг Япон хамтлаг. Тэрний Fantasma гэдэг альбомд нэдэг миний хамгийн дуртай дууны нэг байна. Бүжиглэж чаддаг болохоор бүжиглэхгүй байлаа юм л та. Туслаа. За тэгээд танилцуулах дараагийн дуу маань болохоор Korn. Эхний альбомд, анхны альбомд нь орсон дуу байна. Энэ дууд ер нь ямар учиртай бас сонсон гэхээр ер нь бол машинда ч юм уу чихвчээр ч юм уу гудамжинд явж байхад би баян дуунуудаа шафлтаж сонсдог. Тэгээд энэ дуунууд таарлах нь би эзэд сольдөггүй. Тэгээд энэ дууг таарлах юм бол спикерчээ, чихвччээ, машины хөгжимчээ дандаа хамгийн тул нь чангалж байгаа сонсдог дуу юм байна. За энэ дуу. За дараагийн дуу маань болохоор энэ дуу бол гайхалтай. Энэ дуу сүүлийн үед маш эвдэлж байгаа. Сонсохоор л эвдэрж байгаа шиг мэдрэмж төрөөд. Энийг би яг Korn-ы дараад явдаг юм зүг болсон байна. Хөгдөр хөгжмийн сонсох хэрэгтэй. Уусаа хүн болгон хүүхэд насандаа сарнаас олсон багтаад хүн болгон биштэй зүгээр миний үеийнхэн бол гэж бодчихсон. Тэгээд би энэ дууны ачаар ээж аавын найз нараас нэлээд их мөнгө авчихсан. Энэ дуун дээр миний бүх авьяас баг дэлгэрсэн юм шиг байна. Тэгээд матсан байж саяхан санаад сонссон чинь бүр үнэхээр илэрхий байсан бил. За дараагийн дуу маань ямар байна? Дараагийн дуу болохоор Шадэгийн Keys of Life гэдэг дуу орсон байна. Энэ дуу ер нь бол үлийн илгэн дээрээ сонсвол их зүгээр их хвчлэн
өлөн чихэн дээр өглөө сонсвол айгүй гоё байдаг. Бид тэр хамтлагаараа нэг хятадаар нэг хэдэн хотуудаар тоглож байхдаа тэр үед бид тав бараг өглөө болох энэ дуу дуун дээр сэрдэгсэн. Тийм болохоор энэ дуу ягаад ч зэрхэн тийм гоё дурсан зүйлтэйсэн. Дараагийн дуу маань болохоор Cocteau Twins хамтлагийн Was in Heaven or Las Vegas гэдэг энэ цомгон тэрчигтэй маш их таалагддаг болохоор аль дууг нь сонгохоо мэдэхгүйсэн учраас зүгээр шууд тэр цомгийнх нь нэртэй дууг нь сонгосон. Энэ цомгийн бүтнээр нь сонсоод ямар чалтгаангүйгээр шууд нөлөөс гарч ирсэн л та. Тийм хөгжим бол айгүй ховор. Тэгээд энэ цомгийн бүтнээр сонсон гол ер нь одоо өйдөлдөг л та. Дараагийн танилцуулах дуу маань болохоор Arctic Monkeys-ийн миний хамгийн хайртай дуу. Энэ болохоор энэ дуу нь өөрөө Saccharine Sea гэж цомогт нь орсон. Тэр цомог болохоор надад тэр чигтээ амар гоё санагддаг учраас энэ дуу сонгосон юм аа. Энэ цомогоор ер нь бол Arctic Monkeys миний бодлоор өөрсдийгөө зүгээр нэг инди бацаа биш шүү гэдгээ одоо харуулсан гэж миний амар өөрсөндөө өөрчлөлт үнэхээр матюр болж чадсан хамгийн классик цомог нь надад бол энэ цомог нь тэгтээ амар гоё санагдав. Энэ дуу хамгийн хайртай. За хамгийн сүүлд танилцуулах дуу маань болохоор та бүхэн нэрийг харж байгаа. Энэ бол миний саундтрек. How long have you been away? Энэ дуу бас энэ дуу самплгдсан байдаг чинь ямар дуу лээ? B.I.G. Тэр чинь энэ дуу чи Sky is the Limit гэдэг энэ дуу самплгдсан байдаг. За баярлаа. Тэгээд миний сонсдог доонуудын маань нэгийг хэсэг 10 дуу байлаа. Тэгээд хамтдаа байсан хүмүүстээ баярлаа. Баяртай.